Самбай цонх үзэгчдээ төвцийг 7 хоногийн тойрон хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн ихэнх сэтгүүлч Алтан туяа улс төрийн иргэн тойронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлог хүргэх болно. Өнгөрч буй 7 хоног төр өдөр дэх байгууллагын маргаан өндрөө авсан басгүй эцлэгдэн шийдвэрлэгдсэн үйл явдлаар дүүрэн байлаа. Энэ хугацаанд улс төрийн төрөл бүрийн акцуудыг улсын хурал дахь судалтай намууд бүлгийн гишүүд бүлэглэн болон хувьчилсан байдлаар ээлж дараалан хийлээ. Улс төрийн акцууд дундаас хуралдааныг орхин гаргах хэлбэр хэдэн ч удаа үйлдэгдэв. Улсын хурлын байнгын хороодын хуралдааныг орхин гардаг байсан бол намын бүлгийн гишүүд нь бүлгийн хуралдаанаа орхин гардаг болов. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гардаг байсан бол үндсэн хуулийн цэцэн их судлын хуралдааныг орхин гарав. Төрийг гацаасан үйл явдлыг томилон хүргэе. Монгол Ардын намын улсын хурал дахь намын бүлэг өмнөх дарга дөрмийн бусаар чөлөөлсөн гэх шалтгаанаар даваа гарагийн хуралдаанаа хуучин дарга Бат Эрдэнэ болон шин дарга Бат Жаргал гэсэн хоёр даргатаагаар эхлүүллээ. Харин хуучин дарга Бат Эрдэнэ хуралдааныг дундаас нь орхин гарсан байдаг. Тэрээр хуралдааныг орхин гарсан даруйда улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг албан ёсны нэг л даргатай гэдэг тайлбар хийсэн байдаг. Ийхүү намын бүлэг нь даргын суудлаа зэгцэлж чадаагүй байтал Монгол улсын түүхэнд бичигдэх үйл явдлыг тус намын зүгээс дахин хийсэн. За юу вэ гэвэл улсын хурлын дарга болон ерөнхий сайд хоёр хоёул нэг өдөр буюу энэ сарын 17-ны баасан гарагт нэг нь огцрох өргөдлөө өгч нөгөөх нь улсын хурлын 95 дугаар тогтоолоор огцорсон энэ өдрөөс эхлэн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хоёр суудал эзгүүрсэн юм а. Харин ерөнхий сайд өөрийг нь огцруулсан улсын хурлын 95 дугаар тогтоолыг зөрчсөн эсхийг тогтоолохоор үндсэн хуулийн цэцэд хандсан цэцэн их судлын хуралдаанаар ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийг үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн нь улс төрийн хувьд хүчтэй дохио болов. Энэ шийдвэрийн утга нь парламентын шийдвэр үндсэн хуулиас дээгүүр байж болохгүй гэдгийг сануулсан явдал боллоо. Цэцэн шийдвэр хэрхэн гарсан үйл явдлыг таймлан хүргэе. Үндсэн хуулийн цэцэн дээр хөх тэнгэрэл байгаа хууль тогтоох бүрэн эрхтэй улсын хурал хүртэл цэцэн өмнө хариуцагчаар дуудагддаг гэхээр энэ байгууллагын эрх мэдэл цар хүрээнд тодорхой юм а. Засгийн газрыг төлөөлөн үндсэн хуулийн цэцэн их судлын хуралдаанд оролцсон засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямц цогтын хэлсэн үнэн яллаа, үндсэн хууль яллаа гэх үг нэг талын байр суурь байлаа. Улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй гишүүдийн цэц улс төрийн нөлөөнд автлаа гэсэн шүүмжлэл нөгөө талын байр суурийг илэрхийлэв. Ийхүү үндсэн хуулийн цэцэн шийдвэр дээр хоёр туйлын ойлголт үсвэ. Үйл явцыг тодруулбал зандан шатрыг огцруулах асуудлыг хилэлцэн 10 сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон хуралдаанаас гарсан улсын хурлын тогтоол нь үндсэн хуулийн 1-р зүйлийн 2, 43-р зүйлийн 1, 70-р зүйлийн нэгтгэх хэсгийг зөрчсөн хэсгийг тогтоолохоор хүсэл цэцэд өгсөн. Их судлын хуралдаан цэцэн 9 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээр оролцож хуралдааныг цэцэн дарга баясгалан даргалсан үндсэн хуулийн цэцэн их судлын хуралдаан завсарлагаанаар гишүүд юу ярьсныг хүргье. Бид нотлох баримтаа гаргаж өгвөл нотлох баримт байна уу нэмэлттэй байна л ингээд асуултын хүрээнд явж байгаа. Их хурлын гишүүдээс нотлох баримтаас гадна хэдэн ийм хүсэлт байна. Энийг шийдэж өгөх нэр хүсэлтийг шийдэхийн ийм гомдол байна. Энэ гомдлыг ярьж өгөх тэрийг шийдэж өгөхийн бид одоо 30 минут ярмаар 30 минут яриулахын засгийн газар талаас ярихт нь 10 минутын хугацаа хэдэлээ одоо болно гэхийн иймэрхүү байдлаар одоо тэгш бус битгий хандлаасаа хүсэж байна. За бидний талаас ярьсан яриа олон нийтэд бол ингээ хүрсэнгүй. Энэ бол бас харамсалтай. Хэрвээ хөрвөл аль альнийг хүрэх ёстой. Уг нь бол энэ шууд дамжуулж явах ёстой. Тэртээ тэргүй улсын хурлын чуулганы тухай одоо улсын хурлын чуулганы тэр өдрийн хуралдаа бол нээлттэй бараг 30 гаруй цаг явсан учраас тэндээс ярилцсан одоо асуудал санал хураасан асуудлаас ерөөсөө бид өнөөдөр нуухах хэвлэл мэдээлэл олон нийтээс нуухах зүйл ерөөсөө байхгүй. Тухайн өдрийн үдээс хойш гол үйл явц болсон байдаг. Тухайлбал хуралдаанд улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй улсын хурлын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр үндсэн хуулийн цэцэн хуралдааныг орхин гарсан байдаг. Танхимаас гарсан мэтгэлзээний шат тасалдсан зэрэг улс төрийн талцал үндсэн хуулийн байгууллагын өмнө хүртэл нөлөөлж буг илтгэв. Цэцэн гишүүдийн асуулт хариултаар тодорхой болсон санал хураалтын илэрхий зөрчил эрчим бодлын зэрэг нь улсын хурлын дотоод дэг журмын алдааг нотолсон ч үүний цаана улс төрийн эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцэл оршсоор байв. Танхимыг орхин гарсан гишүүдийн ярианд анхаарал хандуулна уу?
Ерөөсөө амралтын ердөө 2 өдрийн дараа хамгийн ажлын одоо эхний өдөр нэгдэнгүүт их суудлын хуралдаанаа зарлаж байгаа. Тэгэхээр энэ хооронд итгэмжлэгчийн төлөөлөгч нарч томилогдоогүй. Процесс ажиллагаа юу ч явагдаагүй гэсэн үг. Тэгэхээр итгэмжлэгчийн төлөөлөгчөөр томилогдоогүй гэж тухайлбал миний хувьд материалтай танилцаад хүсэлт гаргах угаасаа ямар ч нэг боломж байхгүй. Өнөөдөр 40 гишүүний дэмжлэгтэй ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаал дээр үлдээ гэсэн ийм өвөөгүй үйлдэл хийж өнөөдөр төрийн хямрал. Энэ цаашдаа улс төрийн докторгүй байдал болон энэ одоо үндсэн хуулийн гүнзгий хямрал руу биднийг одоо түлхэн авч орлоо гэдэг зүйлийг энд бас хэлмээр санагдаж байна. Ингээд ерөнхий нарийн бичгийн дарга баасан дорж гэрчийн хувьд цэцэн гишүүдийн асуултанд ганцаараа хариулт өгөх гол субъект болсон улмаар нэг тал байхгүй тул мэтгэлцээний шат явагдаагүй юм. Цэцэн гишүүдийн асуусан байдал нь улсын их хурлыг үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гаргах тал руу хэлбэжиглээ гэсэн дүгнэлтэнд хүргэсэн. Нөгөө талаар 16-ны өдрийн чуулганы эрсэнд орсон ч 17-ны санал хураалтанд ороогүй 19 гишүүний конопи өөрсдөө ашигтайгаар эргүүлсэн. Ерөнхий сайдыг огцруулах талд дарсан бодит 52 санал дээр 19 саналыг оруулан тооцож 71 санал болгосон. Өөрөөр хэлбэл 2 өдрийн эрцээр санал хураасан нь алдаанд хүргэв. Ингэхдээ өмнөх өдрийн бүртгүүлсэн эрц ашиглаж дэмжихгүйг дэмжиж гэдэг томьёоллоор санал хураасан гэх аргагүй логик зөрчлүүд тодорч гарч ирсэн юм а. За зэт дүгнэлтэд танилцуулахдаа эцсийн байдлаар ерөнхий сайдыг огцруулах тухай улсын их хурлын тогтоол нь Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ гэж мэдгдсэн. Үндсэн хуулийн цэцэн их суудлын хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бям цогт юу ярьсныг сонсё. Үндсэн хуулийн одоо их зүй төртөө улсын маяг бас нотлоо харуулж чадлаа. Хуулийг хулгай хийж болдоггүй юм байна гэдгээс өнөөдөр харуулсан ийм шийдвэр гарлаа. Тэгэхээр ийм болохоор сэтгэл хангалуун байна. Үндсэн хуульд заасан бичсэн байж байгаа цагаан дээр хараа тийм үү. Үндсэн хуулийн цэцгийн одоо их судлалын хуралдааны шийдвэр бол эцсийн их байна гэд. Тийм болохоор үндсэн хуулийн цэцгийн одоо шийдвэрийг улсын их хурл авч хэлцэхгүй гэсэн. Үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэр ямар ч тохиолдолд эцсих байдаг. Гэвч улсын их хурлын зарим гишүүд үүнийг няцааж байсан нь анхаарал татлаа. Одоо их хурл хэлцэн. Их хурл хэлцээд хүлээн зөвшөөрвөл хүлээгээд авчих юм бол тухайн тогтоол хүчингүй болох юм уу? Эсвэл одоо тэр нөгөө хууль нь өөрөө үндсэн хууль зөрчсөн байна уу? Тогтоол нь зөрчсөн байна уу гэдэг зүйлүүдийг бид нар харж иж энэ асуудлыг хэлцэхгүй болохгүй. Үндсэн хуулийн цэц ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг үндсэн хууль зөрчсөн гэж нэгэнтээ тогтоосон. Хуулийн дагуу улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах нэг үндэслэлийг булган туяа гишүүн хангасан гэсэн үг ээ. Иймд түүнийг эгүүлэн татах асуудал цаашид өрнөх магадлалтай. Цаашид энэхүү шийдвэр нь дараах 3 төвшөнд үр дагавар авчрах магадлалтай. Нэгдүгээрт улс төрийн төвшөнд Монгол Ардын намын дотоод хагарал урлам гүнзгийрч намын удирдлагын асуудал дахин сэргийх төлөвтэй. Монгол Ардын намын их хурал эх сарын 15-16-нд болохоор төлөвлөгдсөн байгаа юм а. За хоёрдугаарт хууль эрх зүйн төвшөнд гэвэл цэцгийн шийдвэр эцсих байдаг. Гэсэн ч хуулийн хүрээнд дахин санал гаргах боломжийг зарим гишүүд дурдж байгаа нь хууль зүйн шинэ маргааныг дэгдэх эрсдэлтэй байгаа юм а. Гуравдугаарт нийгмийн төвшөнд гэвэл ард иргэдийн дунд төрийн байгууллагуудын хоорондын итгэлцэл хариуцлагын тухай ойлголт дахин хөндөгдөж үндсэн хуулийн цэцэн дээр зөвхөн хөх тэнгэрэл байгаа юу гэсэн асуулт хүчтэй тавигдлаа. Эцэст нь хэлэхэд эдгээр үйл явдал Монголын төрийн институтуудын хариуцлага үндсэн хуулиа дээдлэх зарчмыг сорьсон томоохон туршилт байлаа. Засгийн газар өнгөрчөө энэ 7 хоногийн хуралдаанаараа инхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүний томилолт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах ногоо нуур 1008 айлын орон сууцны төслийн хэрэгжил зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдсэн үндэсний байгууллагын инхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол улсын цэргийн бие бүрэлдэхүүний томилолтын хэмжээг шинжилэн тогтоох тухай асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж 6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан байна. Энэ нэмэгдэл нь инхийг сахиулах ажиллагаанд оролцож буй албан агчдын нийгмийн баталгааг хангах, тэдний хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлэх чухал алхам боллоо гэж Батлан хамгаалахын сайд Батлуут онцоллоо. Хуралдаанаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцж байгаа хугацаа цэргийн тоог нэмэгдүүлж богино хугацааны сургалтад хамруулан мэргэжил эзэмшүүлэх нөхцөл боломжоор хангаж ажиллахыг Батлан хамгаалахын сайдад мөн даалгасан байна. Ингэснээр хугацаа цэргийн албан агчид орон нутгад хэрэгцээтэй байгаа мэргэжлэр албан хугацаанд сурч мэргэжил эзэмших боломжтой болж байгаа юм. Мөн ногоо нуур 1008 айлын орон сууцны төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн 9-р хороо ногоон уур орчинд Бөгд найрамд Хятад ард улсын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж, өнгөрөх 7 хоног засгийн газар хүлээн авсан байна. Өнөөдрийн уралдаанаар газар чөлөөсөн 752 айл орон сууцыг нь өмчлүүлэх, үлдсэн 252 орон сууцыг түрээслэх шийдвэрийг гаргажээ. Тус орон сууцны хороололд 960 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа юм. Монгол Улсын засгийн газар шатхууны нийлүүлэлтийг тогтвортой хангах иргэдийн хэрэгцээг бүрэн хангах үүднээс шатхууны нөөц, импорт үйлдвэрлэлийн асуудлыг нэгтгэн зохицуулах арга хэмжээг авч байгаа талаар аж үйлдвэр Эрдэс соёлын сайд Дамдны мэдээлсэн юм. Гол асуудал юун дээр байгаа гэхээр өдөртөө нэг 20-30 литр бензин авдаг. Тэгээд одоо өдрийнхөө ажлыг залгуулад явдаг байсан бол одоо шууд банкад үүргээд 40, 50, 60 литрээр нь 100 литрээр нь ингээд дүүргээд байгаа учраас хэрэглээ 2 дахин өсчээд байгаа юм. За бид бол үндсэндээ бараг 2000 тонн, 2000 гаруй тонныг одоо Улаанбаатарт нийлүүлээд байхад л одоо хогс хотод алгуулчихад байгаа байхгүй. Тэгэхээр одоо одоогийн байдлаар бол Улаанбаатар хотод хязгаарлалт бол бага хэмжээгээр хийгдэж байна. За орон нутгад бол хязгаарлалттай олгогдож байгаа. Ард иргэд маань бас 50 амгалан байж одоо ингээд хэвийн хэмжээнд хэрэглээд явах юм бол одоо бас байдал нөхцөл тогтворчхоор байна. Тэрээр онцлог элэгтэй AI-92 түвшний импортын хүрээнд засгийн газрын 14,000 тонныг Бөгд найрамд Хятад ард улсаас нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийж байгаа бөгөөд энэ нь дотоодын зах зээл шатхууны тасалдал, үнийн савлгааг бууруулах чиглэлээр авсан чухал арга хэмжээ болохыг тодотглоо. Мөн шатхууны нөөцийг нэмэгдүүлэх, нэг сарын хэрэгцээ бүрэн хангах зорилгоор шатхуун агуулгах барих төслийг эх оны төсөвт тусган хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг дурдлаа. Тухайлбал Дорногов аймгийн Алтан ширээ суунд баригдаж буй нефт боловсруулах үйлдвэрийн ажил 30% үргэлжлэж байгаа бөгөөд уг үйлдвэр 2027 онд ашиглалтад орсноор Монгол улс дотоодоос шатхууны хэрэгцээний 60-аас 70%-ийг хангах боломжтой болох юм. Монгол улс өнгөрч буй 7 хоногийн турш нэгдсэн үндэсний байгууллагын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Манай сурвалжлага баг Монгол улс дахь суурин зохицуулагчийн газрын байранд зохион байгуулсан хүний эрхийн олон улсын механизм ба Монгол улсын оролцоо сэдв чуулганыг сурвалжилсан. Чуулганаар төрийн болон төрийн бус байгууллага олон улсын байгууллагуудын төлөөлөл хамтран Монгол улс дахь хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал, тулгамдсан асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцсэн юм. Хүний эрхийн олон улсын механизм гэдэг нь нэгдсэн үндэсний байгууллага болон бүс нутгийн байгууллагын хүрээнд хүний эрхийн хэрэгжилтийг хянах үнэлэх зөвлөмж өгөх тогтолцоог хэлдэг. Энэхүү механизмд хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг хяндаг хороо, хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг, тусгай илтгэгч болон зөвлөх байгууллагууд зэрэг ордог. Эдгээрийн зорилго нь улс орнууд өөрийн авсан үүргийг биелүүлж байгаа эсэхийг үнэлж, зөрчил дутагдлыг илрүүлэн засахад дэмжлэг үзүүлэх явдал юм. Манай улс 1992 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн 8 үндсэн конвенцэд, түүний дотор хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, ялгуурлан гадуурхын эсрэг болон иргэний улс төрийн эрхийн гэрээнүүдэд нэгдэн орж, хэрэгжилтийн явцаа тогтмол тайлагнаж, олон улсын механизмаас зөвлөмж авч хэрэгжүүлж ирсэн байна. Энэхүү хэлэлцүүлгийг нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин зохицуулагч нээж, Монгол улс хүний эрхийн олон улсын механизмд хэрхэн идэвхтэй оролцож байгааг онцоллоо. Тэрээр Монгол улс хүний эрхийг хамгаалах дээдлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ тууштай биелүүлж ирсэн хэдий ч зарим салбарт ахиц сайжруулалт шаардлагатай хэвээр байгааг тэмдэглэв. Мөн тэрээр Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээдлэх зарчмуудыг тууштай мөрдөж байгаач нийгмийн оролцоо, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн хамгаалалт зэрэг чиглэлд илүү үр дүнтэй бодлого хэрэгжиж шаардлагатай байна. Иймээс олон улсын хамтын ажиллагаа мэдлэг туршлага солилцох ажлыг өргөжүүлэх нь чухал юм гэж онцлсан байна. Хүний эрх гэдэг нь нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн гол цөм зарчим байгаа юм а. Нэгдсэн үндэсний байгууллага 1945 оны 10 дугаар сарын 24-нд буюу дэлхийн 2 дугаар дайны дараа хэцүү цаг үед байгуулагдсан. 2 дугаар дайны дараа маш олон хүн амнасаа алдсан хэцүү цаг үе байсан тул нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс энэ бол хангалттай гэж үзээд их тайван байдлыг ирээдүйдээ бий болгохыг гэсэн зорилттой анх байгуулагдж байсан. Энэ асуудлыг зэгцлэхийн тулд 1945 оны 10 дугаар сарын 10-нд хүний эрхийн түгээмэл тунхаглалыг анх гаргаж ирсэн. Хүний эрх чөлөө гэдэг бол маш чухал асуудал юм а. Монгол улс бол маш том арчлалын жишээ болсон улс. Тухайлбал алсын хараа 2050-д хэнийг ч орхигдуулахгүй байх энэ зорилгыг томьёолж ажилдаг ийм үлгэр жишээ улс байгаа юм а. Мэдээж зарим тохиолдолд улс төрийн манлайлалд арчлалыг бий болгоход хэцүү байдаг. Хамгийн гол нь хүн болгонд хүчрхэг нийгмийг бий болгохын тулд хэвлэл мэдээллийн эрхчлөөг баталгаажуулж хүн болгоныг хүндэтгэх ёстой байдаг. Хүний эрхийг баталгаажуулах асуудал өчигдөрч чухал байсан, өнөөдөрч чухал байгаа, маргааш чухал байх болно. Монгол улс дахь хүний эрхийн хэрэгжилтийн байдлын талаар хүний эрхийн үндэсний комиссийн дарга байр сууриа илэрхийллээ. Тэрээр сүүлийн жилүүдэд хүний эрхийн хэрэгжилт тодорхой хэмжээнд дахицтай байгаа ч боловсрол, хууль, эрх зүйн орчин, нийгмийн хэвшмэл ойлголт зэрэг салбарт тулгамдсан асуудал хэвээр байна гэж онцлов. Мөн тэрээр хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдал нэр төрийн хамгаалалт сул байгааг онцолж, хүний эрхийн төлөө дуугарч буй иргэд төрийн бус байгууллагуудын эсрэг дарамт, халдлага, гүтгэлэг байсаар байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь нийгэмд айдас, үйл итгэлцэл үүсэх эрсдэлтэй хэмээн анхааруулв.
Хүний эрхийн хамгаалагчийн эрхтэн байдлын тухай хуулийг бид 2021 онд хуультай болсон. Тэр үед ярьж байхад бид нар бол хүний эрхийн ерөнхийдөө ингээд асуудал яриад хүний эрх хамгаалагч гэж заавал хэрэггүй юм гэж ярьжсэн. Гэтэл одоо хүний эрхийн хамгаалагч эрхтэн байдлын тухай хууль хэрэгжээд 4 жил болж байгаа хугацаанд энэ бол хэрэгтэй мэт нь харж байгаа. Тэгээд хамгаалалт бол даруй хурдан эрслийг нь үнэлээд авах асуудал бол хангалтгүй байна гэдэг нь яг тодорхой харагдаж. Тэгээ харин сая манай Дондоо гүшүүний хагалдаг хүний эрхийн хамгаалагчийн хороо бол ажиллаж авсан гомдлуудаа шийдээд хүний эрхийн хамгаалагчтай аюулгүй байдлыг хангаад эрсдлийн зэргийг үнэлээд одоо цагдаагийн байгууллагатай хамтраад олон улсын байгууллагатай хамтраад ажиллаж байгаа. Би тэнд цаг хугацаа их чухал байгаа даа. Нэг юм чухал байна. Хүн хурдхан аюулгүй байдлыг хангуулах нь хэрэгцээ байгаа даа шүү дээ хүний эрхийн хамгаалагч нарт. Тэгэхгүй бол ингээд он цаг удаад авах тусам тэдний юм аюулгүй болчтой. Нэгдүгээр тэмцгээ болж магадгүй эсвэл нэг аюулд орч магадгүй тийм хоёр үр дагавар гардаг. За хоёрдугаар асуудал нь бол ерөөсөө хүний эрхийг ярьсны төлөө нөгөө дан шахалтанд өртөөх гэдэг тийм энэ нөхцөл байдлыг бууруулах байх ёсгүй шүү дээ. Тэгээд энэ зүйлийг ялгах гэдэг. Энэ бол одоо яг үр дүн нь бол гарах юм билээ л дээ. Төлөөлөгчид Монгол улсын хүний эрхийн хүрээ түүний хэрэгжилт хомсдол ирээдүйн зорилтыг хэлэлцсэн бөгөөд олон улсын сайн туршлагуудыг ашиглах боломжуудыг мөн ярилцлаа. Тус хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагууд оролцож иргэдийн оролцоо, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хүний эрхийн мэдлэгийг түгээх, олон нийтийн хяналтыг сайжруулах талаар саналаа солилцсон юм. Олон улсын байгууллагууд Монгол улс болон бусад хөгжиж буй орнуудын туршлагыг үндэслэн зөвлөмж гаргаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Манай одоо юу гэдэг суурийн соёл уламжлалын механизм тэр өнцгөөс харах боломжийг олгоогүй яваад байх тохиолдлууд айгүй их. Тэгсэн өөр улсад бол энэ айл хэдийн хэрэгжчихсэн хэлбэрхэн шийдэгдээ явцсан байгаад байдаг. Тэгвэл тэрийг бид нар авчрал нэвтрүүлэхэд боломжтой зүйлсүүд айгүй их байгаа. Тэгэхээр тэрийг энэ олон улсын энэ хурлуудыг зохион байгуулж ижил дэлхийд дээр чи 193 орн байна шүү дээ. 193 төрлийн одоо хууль эрх зүйн зохицуулалтууд явж байгаа шүү дээ. Тэгээ эндээс бид нар хамгийн сайнуудаа түүж аваад өөрөө хэрэгжүүлээд явбал эргээ Монгол хүндэл хэрэгтэй. Монгол төрийн зүгээс иргэндээ үзүүлэх буян юу вэ гэвэл иргэнээ хүндэлж сурах, иргэндээ үйлчил жинхэнэ сэтгэлээс шүү. Түүнээс бид нар үйлчилж яага зүгээр гоё үг яриад байх биш. Энийг тэр өндөр хөгжилтэй орнуудын төвшөнд хүний эрхийн стандартууд өндөртэй орны төвшөнд хэрэгжүүлж сурах юм бол иргэндээ үзүүлж байгаа том буян болно. Тэгэхээр тэрний төлөө л явах хэрэгтэй. Энэ хэлэлцүүлгийн гол ач холбогдол нь Монгол улс дахь хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг олон улсын стандарт механизмтай уялдуулан үнэлэх явдал байлаа. Энэ 7 өнөخت манай улсад болсон дотоод үйл явдлын хураангүй. Монгол улсын ерөнхийлөгч хөрс өгөх ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Монголчуудын хувьд тусаар тогтнолоо батлах бүх ард түмний санал хураалт явуулсан түүхэн өдөр өнгөрч буй 7 өнөخت тохиолов. Өөрлөлтөө цахилгаан станц 300 МБ цахилгаан нийлүүлж эхэллээ. Монгол улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж B1 буюу тогтвортой зэрэглэлд хүрлээ. Ерөнхий сайдыг огцруулсан улсын хурлын 95 дугаар тогтоолыг үндсэн хууль зөрчсөн гэж үндсэн хуулийн цэц шийдвэрлэлээ. Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол улсын оролцоо олон талт уулзалт зохион байгуулагдлаа. Манай улсын бизнесийн регистрийн санал 979.9 мянган хуулийн этгээд бүртгэгджээ. Монголын тал Онтрэ компанитай хилцээх хөрлөг илгээж Рио Тинто төлөөлөгчдийн баг илгээхээ хариу мэдээллээ. Инхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний томилтын хэмжээг 6 сая төгрөгт хүргэн нэмэгдүүллээ. Засгийн газар үнэт заасны төлбөрөө бүрэн төллөө. Онцгойлын албан агчдыг тээвэрлэж явсан автобус осолдож 3 албан агч хүндэвтэр, 7 албан агч хөнгөн бэртжээ. Нийтийн тээврийн үйлчлэгээний 13 чиглэлд энэ сарын 24-ний өдөр 23 цагаас эхлэн 25-ны 23 цаг хүртэл өөрчлөлт оруулна. Төвцөг 7 хоногийн тайм хөтөлбөр үүгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.